үндэсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнгийн явцын танилцуулга. Үндэсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Монгол улсын ерөнхийлөгч хөрөлцгийн санаачлагаар 2022 онд эхэлсэн. Гол нарын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж улмаар хүнс экспортлогч орон болох зорилготой хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнөөр өрнөстөөс хойш 3 жил өнгөрч байна. Хөдөлгөөнд нэгдэн иргэдэд эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуй нэгж бусдыгаа төлөвлөн 530 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 2022-оос 2025 онд хүнсний өвсгөлийн хүрээнд 2500 гаруй аж ахуй нэгж 1.3 их 80 төгрөгийн урт хугацаатай бага хүйтэй хөнгөлөлттэй зээл авсан байна. Үүний дүнд аж ахуй нэгжүүдийн хүчин чадлаа доотлол нь 2 дахин нэмэгдэжээ. 53 үйлдвэр ашиглалтанд орж хүнсний 1000 гаруй нэг төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэсэн байна. Энэ хүнсний хувьсгал энэ үндэсний хөдөлгөөн ингээд 5 жилийн хугацаанд хэрэгжил зогсчих зүйл биш. Бид нар үр дүнгийн бүрэн төгс харах хэрэгтэй байна. Энэ тэгэхээр цаашаа нь үргэлжлээд хүнсний хувьсгал 2 болоод ингээд явах хэрэгтэй. Ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ бид нар одоо хүнс экспортлог ус болох хэрэгтэй. Энэ зорилт бодлогыг одоо манай засгийн газар хэрэгжүүлэх бодож байна. Хүнс үйлдвэрлэх төр аж ахуй нэгж иргэдтэй бид нар одоо урт хугацааны хямд хүйтэй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг бид нар цаашдаа ч гэсэн олох ёстой. Ард иргэд маань бас их оронч худалдан авахч нар байх хэрэгтэй. Тийм ээ? Үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг тийм их орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэр үндэснийхээ үйлдвэрлэгч нарыг бүтээсэн тэр хоол хүнс бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдаж авна гэдэг бол эх орондоо оруулж байгаа одоо асар том хувь нэмэр байгаа. Энэ хүнсний хувьсгалынхаа одоо хүнсний хувьсгал 2 гэдэг юм уу те ингээд 26 оны одоо оны төгсгөл дуусгаар үргэлжлүүлээд бас бодлого болгоод ингээд явах шаардлага байна гэж үзэж байгаа. За ингээд үр дүн гарч байна. 4-3 хугацаанд бол 70 орчим үе үр дүн гарлаа. Цаашаа үр дүнгээд үнэлээд тэгээд цаашаа нэмэлт өөрчлөлт одоо оруулаад илүү сайжруулад явъя гэдэг ийм бодлогыг төвшүүлж байгаа. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90% хөнгөлсөн. Үр тариа, төмс хүнсний ногоо, сүү, жимс жимсгэн, тижээлийн ургамал тариалсан, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимцэн дахианы аж ахуйн орлогын албан татварыг 50% хөнгөлсөн. Хүнсүүд аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зорилттой тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх тоног төхөөрөмжийг 2027 хүртэл импортын гайлын албан татвараас бүрэн чөлөөлсөн. Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэн гурилыг нэмэгдсэн үртгийн албан татвараас, дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тург болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрэхтэн дайвар бүтээгдэхүүнийг нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлсөн. Дотоодын төвүй дээр боловсруулж дотооддоо боловсруулсан хүнсний сүс бүтээгдэхүүнийг нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлсөн. Импортын болон дотоод борлуулсан хөдөө аж ахуйн зорилттой шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник тоног төхөөрөмж бордоо, ургамал хамгаалтын бодисыг 2025 он хүртэл нэмэгдсэн үртгийн албан татвараас бүрэн чөлөөлсөн юм а. За, Очир Дагс компани хүнсний хувьсгалын хүрээнд 7.8 тэрбумын зээл авсан. Ингэснээр бид одоо энэ Монгол улсаас шинээр 53 үйлдвэр бий болсны 2 үйлдвэрийг Очир Дагс компани маань бий болгосон. Энэнийхээ хүрээнд бид одоо үйлдвэрлэлийнхаа хүчин чадлыг 2.5 дахин нэмсэн. Мөн бас ажлын байрыг одоо 100 гаруй ажлын байрыг бас нэмсэн ийм амжилттай явж байна. Мөн бид нэр одоо бас сая энэ 2025 онд Германы ЕФА гэдэг үзэсгэлэнд амжилттай оролцож 10 бүтээгдэхүүнээрээ оролцож 9 алт 1 хүрэл медаль авсан одоо энд байна. Тэгээд ийм багтам сайхан амжилттай хүнсний хувьсгалыг хэрэгжүүлэгч компани болоо явж байна. Энэ хүү одоо хүнсний хувьсгалыг хэрэгжүүлснээр Монголын энэ хүнсний үйлдвэрүүд маань өөрөөсөө дотоодынхоо хэрэгцээг 100% хангах одоо бүр цаашлаад одоо экспортод гарах түвшинд одоо хүрсэн байна. За ерөнхийдөө бол хөнгөлөлтөд зээл хэрэгтэй болоод байгаа. Одоо бид нар бол үндсэн үйлдвэрлэл бол 20 дахин нэмэгдүүлчихэд байж байгаа. Тэгэхээр зээлүүд хамрагдах боломж нь үүссэн гэж байна. Одоо ингээл шат дараагаар нь эхний ээлжин орчлоо 2 дугаар ээлжин гэдэг шигээр ингээл дараагийн ингээд аж ахуйнууд нь дийлэндээ хамрагдаа явах байгаа л гэж найдаж байна. За бид нарт бол юун төрөндийн техник тоног төхөөрөмжийн хувьд бол Монгол улсын засгийн газар бас тодорхой хэмжээгээр дэмжиж одоо 50% хөнгөлөлтөө байдлаар одоо гайлын татварыг
одоо буцаан олголт энэ төр хийж байгаа. А гэвчиг энэ дээрээс нэмээд бид нар бүр одоо энэ техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэхэд гайлын татваргүй байлгах энэ талаасаа өшөө илүү бодлогын түвшинд яг яаж дэмжүүл болохоор байна. Дээрээс нь мөөг гэдэг чинь манай Монгол улсад цоо шинээр үүсэж байгаа салбар учраас одоо мөөгийн стандарт гэж байхгүй. За бид мөөгийн хүрээ мөөг судлалын активн дээр салбарын судлаач эрдэмтдтэйгээ нэгдэж байгаад стандартыг өвдөө аж ахуйн яамд өгсөн байгаа. За энэ стандартыг батлуулах тал дээр бас бодлогын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс маань дэмжин ажиллаж байгаа. Мөн дээрээс нь мэдээж Монгол улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгалын хүрээнд бол дэмжин ажиллаж байгаа туйлын талархалтай хандж байгаа. Манай хүнсний хувьсгал нэгдснээр Момбай брэнд маань одоо шинэ үйлдвэрээ барьсан байгаа. Момбай брэнд болон Улаанбаатар гурлаараа энэ хөтөлбөрөөс оролцож байна. Момбай брэндийн маань хувьд гол онцлог зүйл нь юу юм бэ гэхээр бид нэр одоо малаас гарч байгаа цус, сэвс тухайн хаягдл зүйлийг одоо нэг хатаагаад ясыг бутлаад тухайн гарсан зүйлсийг болохоор малынхаа ферм дээр аваачаад өвс тижэл бордоо олгож ашиглаад тухайн тижээлээрээ бас ингээд малаа тижээдэг учраас 100% одоо яг Монгол өхрийн махны одоо амт тэгээд чанар эрүүл аюулгүй байдал талаасаа илүү онцлогтой байгаад байгаа. Тэгэхээр манайх ерөнхийдөө бол хаягдлгүй ногоо эко үйлдвэрнээсээ ингэж ойлгож байна. Үр үйлдвэрлэгч аж ахуйн нөхцөлийг дотооддоо бий болгож хөрөнгө оруулалтыг нэрвжүүлж өгснөөр өнөөдөр бид нэр 100% дотоодоосоо улаан буудай үрийн нөөцөө бүрдүүлж чадлаа. За жишээ нь гэж хэлэхэд 2024 оноос эхлээд 2 жилийн хугацаанд 100% дотоодоосоо бид бүхэн өнөөдрийг хүртэл үрээ үржүүлээд тариалжтай олгоод ингээд ямар ч нэгэн байдлаар гаднаас импортлохгүйгээр одоо үрээ дотоодоо 100% хангадаг боллоо гэсэн амжилттайгаар үр дүнгээ үзүүлж байна да. Хүнсний хувьсгалын хугацааг 5 жил гэж хязгаарлахгүй тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгэн үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид иргэд илэрхийлж байлаа. Өнгөрсөн хугацаанд хүнсний хувьсгал цагаалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 303 тэрбум төгрөгийн татварын өнгөлөлт зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ. Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60% хүртэл хувьд нь баталгаа гаргаж өгсөн байна.